ижил. Гэхдээ арай өөр тал нь Монгол туурхтныг нийтгэх бодлого баримталж хуулийн төсөл боловсруулсан хүмүүс байна. Тэд хуулийн төслөө танилцуулж байна. Улс үндэстэн байна. Өнөөгийн Казахстан улс үндэстнүүдэд нэгтгэх нь ягтрахыг уриалсан нь биелээ болж хөгжлийн зөв голдролтой орсныг бүгд мэднэ. Түүнчлэн еврей үндэстнүүд 1900 жилийн турш тусгаар тогтнолгүй тархаа бутархаа явсны эцэст нэгдэж хөшрөхөг улсыг байгуулсан. Тэгвэл яг ийм арга Монголд хэрэгтэй болоод байгаа учраас гээд энэ хүн хуулийн төсөл санаачилснаа ярьж байна. Уугуйшууллын тухай, мөн илэгшүүллийн тухай гэсэн хуулийн төсөл бүх Монгол туурхтан Монгол улсад иргэн суурших эндээс давхар харьяатын асуудал гарч ирнэ. Үүнийг цэвэр Монгол угсаатан гэдгийг бүх үзүүлэлтээр нь тогтоогоод иргэн гэж авч үзэх. Гэхдээ төрийн эрх барих, сонгуул өгөх тал дээр хязгаарлах хэрэгтэй гэж байна. Ер нь өвөр Монгол халимаг бүрээд гээд нэгдэх асуудал яригдаад ирэхээр манай улс гадаад харилцаанд эвгүй байдалд орохгүй байгаа гэдэг анхаарал байна. Орос улс маань одоо өөрөө элийн чондын 25 сая орсуудыгаа нүүлдэж гэж ирүүлэх одоо юм тогтоол аргачлаа шүү дээ. Тэгэхээр Пам Монголоос төслийг бас олон улсын гадаад бодлоготой уялдуулнаа. Ягаад гэвэл энэ бол ямар нэгэн үндэсний эрх ашигыг шамшигдуулах юм би ерөөсөө яриаг байхгүй. Харин ямар нэг улсын иргэн одоо өөрийнхөө үндэсний гол хэсэг нь оршдог, төр улс нь оршдог улс руу нүүж очих, уугуулших, илгэших ийм бол дэлхийн нийт одоо энэ бол чөлөөтэй байгаа. Энийг бол дэлхийн улс үндэстнүүд бол ерөөсөө дэмждэг. Ягаад гэвэл өөрөө штэ тийм дан үндэсний улс байхад ямар ч улс эрмэлздэг байхгүй. Тийм болохоор энэ хятад улс бол энэ халимгийн ерөнхийлөгч Илэмжинэвт бол одоо энэ миний яриад байгаа шиг асуудлуудыг бүгдийг зөвшөөрсөн байгаа байхгүй. Одоо халимгууд бол одоо торгуулуудыг өөрийнхөө улсад нүүлгэж аваачиж байна, бүгдийг аваачна гэж ярьж байна. Одоо бид нар ийм бодлого явуулахгүй бол манай улсууд бүгдээр харин бүр гадагш яваад дуусна. Эртнээс нааш пан монголизм гэдэг үзлийг үүсгэх гэсэн хүмүүс байсаар ирсэн. Гэхдээ үе үедээ дарагдж байсныг төв өөрөө өгүүлдэг. Одоо цагт нэг талаараа Монгол туурхт нь нэгдэн гэдэг яах аргагүй сайн зүйл, харин тулгарх асуудал тухайлбал хуулийн төсөл өөрөө дэмжигдэх хэсэг нь тодорхойгүй. Гэхдээ энэ хуулийн төсөлд ашигт малтамлыг монголчууд өөрсдөө олборлож ашиглах болон төрийн сүлд туган тас тэмдгийг шингэн оруулах, Монгол туурхч номлолын бодлого боловсруулах гээд хэд хэдэн зүйл оржээ.